Амьтдын тухай сонирхолтой баримтууд. Мануул ми. Мануулмын эрийг ми, эмийг мэггүй, үр төлийг ногоолыг. Түүний биеийн урд дунджаар 60 см, сүүлийн урд 25 см орчим, жин нь 2.5-аас 5 кг хүрнэ. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй. Гэвч өтгөн сагалгаар тул улаан туяа үзэгдэх төдий харагддаг байна. 1778 онд Германы амтэн судлаач Петер Палас нь анх мануулмыг олж татар Монголын цөлөөр тархсан хэмээн тоймлон бичжээ. Иймээс дэлхийн нийтэд Паласын муур гэх нэрээр танигдсан. Мануул нь бусад минээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй. Тухайлбал дугуй хүүхэн хараатай, хөлн богино, бандгар, үсний өнгө нь удирлаа даган өөрчлөгддөг байна. Тэрээр усанд маш сайн сэлэх онцгой чадвартай бөгөөд дуулгол гаталж байсныг судлаачид тэмдэглэсэн. Гэтэл түүний хамаатнууд буюу бусад муурын төрлийн амьтад усанд үнэхээр дургүй байжээ. Энэ амьтан нь гол төлөв бүрэнхий шөнөөр гүйдэлтэй тул явсан газартаа өөрийн уул мөрийг үлдээдгүй. Тэргүүхэд хоорондоо ч таарах нь ховор байна. Мануул нь аюул тохиолдолд ихэвчлэн хад чулууны ард хярж өвдөд нуугддаг. Харин хүн амьтантай харц тулгармагцаа огт хөдөлгөөнгүй болж ойртвол ухасхийн зүгтдэг байна. Түүнийг сэргэлэн тэрнээ дорой амьтан гэж тодорхойлдог. Учир нь зан төрхийн хувьд тэсвэр төвчээртэй цовоо боловч дархлаа султай. Тиймээс өсөж үржих боломж нь хязгаарлагдмал халдварт өвчнөр амь эрсдэх нь бий. Ардын ярианд мануул нь аливаа зүйлээс айхаараа нүүрэндээ аргал барингуудаа өөрийгөө нуугдчихлаа, нүдэ анхаараа харанхуй болчихлоо гэж боддог хэмээн өгөөлдөг. Үржилд орсон мэггүй хавар 5 дугаар сарын эхээр төлдөж зулцгаа 2 сарын турш хөвлж дараагаар нь махан ичэнд дасгасаар халамжлан хорниулдаг. Харин ми үр төлөө огт халамжилгүй орхиод явчихдаг ажээ. Мануулмын ам барих арга техник үнэхээр сонирхолтой. Тухайлбал тэрээр олзоо хармагцаа сүүлээ шарман анхаарлын татаж угаад ойртон эрэхтэн яг л роботчиг эв хавгүй хөдөлсөөр гэнэт огцон барьж өөрийн идэж болгодог байна. Элчээр аврагч зэрлэг муур гэгдэх энэ амьтан гол төлөв үлийн цагаан огтноор хоолойдог. Тиймээс малын бэлчээр талхлагдж хөрсний бүтэц эвдэрхээс урдчлан сэргийлэгч экологийн зохицуулагч гэсэн үг юм. Бүс нутгийн хэмжээнд ховордож болзошгүй ангилалд багтах мануулмыг хууль бусаар агнавал экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлөвлөж зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Та мануулмын талаарх сонирхолтой мэдээллийг дэлгэрүүлэн судалж энэ талаар үр хүүхдэд таниулан мэдүүлж бусдад түгээн ан амьтдаа хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулаарай. Байгаль энэ тэргүүнд